барууны ертөнцийг 2000 жил байлдан дагуулж ирсэн. Түүнчлэн маш олон зуун зохиолт урам зориг өгж маш их нөлөөлсөн зохиол бол яхаа аргагүй Хомерын Одиссей гэдэг ийм туулж зохиол шүлэг байдаг. Тэгэхээр энэ шүлгэн дээр энэ зохиолдоо сэтгүүлсэн одоо шинэхэн бүтээл бол Кристофер Нолан найруулагчийн одоо Одиссей гэдэг кино дэлхийн нийтээр нээлттэй хийсэн. Би энэ киног үзээд тэгээд магадгүй тухайн үед эртний грекийн митологи дээр үндэслэн энэ зохиол эртний үеийнх мэт боловч яг өнөөдрийн бидний амьдрал дээр маш их сургамж, маш их хичээлийг бас зааж байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр тэрхүү хичээлүүд нь бас юу яаж болохыг би товчхон хураангуулад ярих гэж бодсон. За хамгийн нэгдүгээрт киноны гол дүрийн баатар болох Одиссеус гэдэг энэ баатар байдаг. Одиссеус бол Итака гэдэг газрын бол хаан байгаа тийм ээ. Одиссеус өөрөө юугаараа танигдсан бэ гэхээр маш их мэрэгэнцэн ухаантай, маш их арга зайлтай ийм хүн байдаг. Түүний одоо яг ерөөсөө эсрэг тал бол яг нэг зоосны хоёр тал гэж хэлж болох. Энэ баатар бол грекийн одоо түүхэнд грекийн энэ митологт Ахиллес гэдэг ийм баатар байдаг. Ахиллес бол Одиссеус шал ялгаатай. Ягаад гэхээр тэр илүү тархитлогоо ажилуулдаг гэхээс илүү маш их одоо бие чадлын ийм хүчин чадалтай, хинт ч дийлдэгчгүй ийм баатар байдаг. Одиссегийн ганц сул тал нь бишээс Ахиллесийн ганц сул тал нь юу байдаг вэ гэхээр ерөөсөө Ахиллесийн шүрмэс гэж ярьдаг. Тэр хэсэгтээ бол эмзэг. Тэр хэсэгтэйгээ л одоо цохиулах юм бол ер нь бол алагдах юм боломжтой. Ягаад вэ гэхээр түүнийг одоо мөнхийн ус нь ингэж дүрхтэй хөлнөөс нь барьсан учраас Ахиллесийн шүрмэс нь тэр одоо хэсэг нь усан дүргдэг учраас сул тал нь болсон байдаг. Тэгэхээр грекийн митологч гэсэн Ахиллесийг бол Троигийн дайны үеэр тийм ээ одоо шагаар руу харваад ер нь бол хортой шагаанд харваад ингэж алуулдаг. Тэгэхээр энэ одоо киногаараа бас юу илэрхийлж оролцсон бэ гэхээр хүнд бол арга зал байдаг, оюун ухаан байдаг, бас биеийн чадал байдаг. Гэхдээ арга залтай одоо тархитлогоо ажилуулдаг хүн бол илүү удаан амьдардаг, илүү удаан бас өөрийнхөө энэ legacy гэж ярьдаг энэ зүйлийг бол авч явах боломжтой гэдгийг харуулсан юм санагдсан. Монголч гэсэн хэлдэг тийм үү. Биеийн чадлаар нэг хүнийг ялдаг бол ухааны чадлаар 1000 хүнийг ялдаг гэдэг энийг бол яг энэ кинон дээрээс гаргасан байдаг. Тэгэхээр яг энэ киноны туршид мэдээж энэ киног үзээгүй хүн бол спойлер байгаа гэдгийг сануулгах зүгээр ах. Маш олон ийм бэрхшээлүүдэд тулгардаг Одиссеус. Тэгэхээр энэ болгоныг зөвхөн биеийн чадлаар биш харин эсрэгээ тархитлогоо ашиглаж, мэрэгэн ухаанаа ашиглаж ингэж давдаг нь бол киноны хамгийн том, хамгийн анхны анзаарах тийм хичээл юм болоо гэж бол бодсон. За дараагийн бас нэг хичээл нь юу гэхээр одоо Зендаягийн дүрээр Афина гэдэг энэ одоо дайны эмэгтэй бурхан бол харагддаг. Тэгэхээр тэрээр Одиссеуст одоо алхам тутам бүрт нь ер нь зөвлөгөө өгж, менторшип бол өгж авдаг. Тэгэхээр хэн болгонд ямар нэгэн хүн тусалдаг, менторшип өгдөг гэдгийг бол ер нь бол киногоороос харуулах гэж үзсэн болов уу гэж би бол бодсон. Зөвхөн бас грекийн философч гэлтгүй мэдээж бид нар бүгд нь Маркус Аврелиус гэдэг энэ агуу философч хааны Meditations гэдэг номон дээр нь юу гэж гардаг вэ гэхээр хамгийн ихний бүлгэн дээр нь ерөөсөө л би тэрнээс тийм юм сурсан, энэ хүнээс ийм сурсан гэдэг имийг ярьдаг. Тэгэхээр хүн ганцаараа агуу болохгүй. Хүн байнга хин нэгнээс суралцдаг, багш гэдэг ямар чухал вэ гэдгийг л харуулдаг. За зүүнний одоо дорны философч гэсэн бид нар бол мэднэ тийм ээ. Күнзийн сургаал байна. Күнз бол багшийг бол нэгдүгээр тавьдаг. Заавал хүн нэгнээс сурах ёстой гэж ярьдаг. За энэ тгийн буддист философч гэсэн багш бол маш чухал үүрэгтэй байдаг. Тэгэхээр энэ багш менторшип гэдгийг бол Одиссей гэдэг кинонд маш ихээр харуулах гэж хичээсэн болов уу гэж юу нь би бодсон. За мэдээж яг энэ одоо Одиссей гэдэг зохиолын хамгийн гол одоо болж байгаа үйл явдал нь юу гэхээр 10 гаруй жилийн туршид тэр Трой гэдэг хотыг эзлэх гээд энэ хүмүүс бол дайнд гэрээсээ хоол гэж явсан байдаг. Маш их ядарсан. Тэгээ 10 жилийн дараа одоо эцэст нь Трой хотыг эзлээд дайнаа дуусгаад энэ хүмүүс мод гэртээ харих чаа. Тэгэхээр гэртээ харина гэдэг тэр бодол, тэр хүсэл нь энэ хүмүүсийн одоо дайчин ирсэн толгойд ялангуяа Одиссеус энэ толгойд бол байсаар ирсэн. Тэр юм бол юунаас ч илүү гэртээ харахыг хамгийн хүсэж байгаа. Тэр энэ кинонд гэртээ харина гэдэг одоо гэр гэдэг бас юу юм бэ? Ямар ойлголт юм бэ гэдгийг бол маш ихээр харуулсан болов уу гэж бодсон. Тэгэхээр гэр гэдэг маань өөрөө, нутаг гэдэг маань өөрөө магадгүй тийм ээ.
зөвхөн нэг байгаараа л байдаг тийм ойлголтоо эсвэл байнга өөрчлөгдөж байдаг ойлголтоо тийм ээ. Жишээлх юм бол бид нэр гадагшаага сурахаар явдаг, ажил хийхээр явдаг, хэдэн жилийн дараа гэртээ ирдэг. Яг ирсэн гэр маань бас өөр болсон мэт тийм үү. Яг хотын хувьд ч гэсэн Улаанбаатар хотон байнга өөрчлөгдөж байна. Гэр бүлийн хувьд ч гэсэн мэдээж гэр бүлийн гишүүд чинь өөрчлөгдөж байгаа. Хүүхдтэй бол та тийм ээ. Хол яваад ирэхэд танаа хүүхд чинь бол том болсон байгаа. Өөрчлөгдсөн байгаа. Таны мэддэг тэр гэр орон маш өөр болсон байдаг. Тэгэхээр энэ кинонд дэр гэсэн гарч байгаа 10 жилийн дараа 20 жилийн дараа арай гэж гэртээ ирэхэд түүний төсөөлжсэн гэр нь шал өөр болсон байдаг тийм ээ. Түүний эхнэрийг эхнэрээ олох гээд маш олон хүмүүсүүд ингэж түүний хаан ширээ санаархаад ингэ явж идэг. Тэгэхээр түүний хүсэн хүлээжсэн тэр халуун дулаан гэр бол өөрчлөгдсөн байдгийг бол харж олно. Тэгэхээр яг нутаг гэж юу юм бэ? Гэр гэж юу юм бэ? Баян гэж байдаг зүйлөө гэдгийг бол энэ кинондаас харуулах хичээсэн болов уу гэж юу бодсон. Дараагийн бас нэг сургамж нь юу юм гэхээр ерөөсөө үеийн үр карма гэж юу нь бол буддист философт бол хэлж байгаа тийм үү. Бидний хийсэн үйл болгон ямар нэгэн үр дагавар авчирдаг. Үүнийг бид нар хамгийн тодор харж болох жишээ нь юу гэхээр ерөөсөө тэрээр Poseidon гэдэг далайн бурхны хүүгийн Cyclops гэдэг энэ нэг нүдтэй том мангас гэх юм уу те хүн иддэг мангасын агуу дотор явж байгаад хоол хайж явж байгаад ороод гацаад тэгээ арай гэж тэр мангасын агуугаас гараад тэрээр яадаг вэ гэхээр нүдийн сохолцдог. Нүдийн сохлоод эхлээд яг хуу чамаа хин гэдэг ингэж тэр Cyclops асуухад бол би нэрээ хэлнэ. Би бол хин ч шээ нуугана гэж хэлдэг. Эсвэргээрээ яг гарч явахдаа тэрээр осон дээрээ суугаад миний нэрийг Одиссе гэдэг шүү. Odysseus гэдэг шүү гэж хэлцдэг. Тэгсэн чинь тэр хүн чинь далайн хааны хүн учраас аавдаа юу хийдэ бол гомдолдог тийм үү. Намайг Odysseus гэдэг хүнээс сохолцлоо шүү ааваа гэж хэлдэг. Тэгтэл далайн бурхны хараалыг хүртээд тэр хүн маань цаашаа явахдаа шуурганд өртөөд ерөөдөө бол гэртээ харих зам нь дахиад 10 жилээр ингэж уртцдаг. Тэгээ арай гэж 10 жилийн дайныг дуусгаад харих зам дээр тэр хүн ийм үйл гаргасаасаа болж үеийн үрээ нэгэсэнд эдэлдэг гэсэн үг. Тэгэхээр тэр хүн бол нэгдүгээрт бол Odysseus нэрээ хэлэх заавал шаардлагагүй байсан. Гэхдээ тэр хүн өөрөөсөө нэг тийм кредит гэж ярьдаг юм уу? Өөрийнхөө би энийг хийсэн шүү гэдэг тэр өөрийнхөө эгог тэжээхийг бас хүссэн. Тэгэхээр энэ үйлдэл нь тэр хүн түүнийг гэртээ харих замыг нь алтуулсан, маш олон түүний цэрэг эрсийг өхүүлсэн. Тэр юусоо үеийн үр юмдээс гарч ирдэг шүү гэдэг киноос харуулах хичээсэн юм шиг бас санагдсан. Гэтэ мэдээж нөгөө юм хүн болгон магадгүй 100% өөрийнхөө удирдах юмыг бол удирдах юм дээр гардаггүй зарим нөхцөл байдал дээр бол таны болон бидний удирдлагаас гарсан бас юм үйл явдлууд бол маш их болтгоо. Жишээлх юм бол энэ Трожаны дайнд бол Odysseus анх явахыг хүсээгүй. Гэхдээ түүнийг бол явуулдаг. Тийм тухайн үед бол тийм гэрээ каноны деталь руу гол нарийн юмлууд ороод явах. Гэхдээ тийм юмнаас болж явдаг. Тэгэхээр бол түүний хүсээгүй нүр дүн бас байсан шүү гэдгийг бол ярих хэрэгтэй баг. За дараагийн жишээ нь юу вэ гэхээр үр дагавар дээрх юм бол хүн болгон бид нэр өөрийнхөө амьдрал дээр ямар нэгэн тийм зорилго тавьж амьдардаг тийм үү. Бид нэр энэ сургуульд орчих юмсан эсвэл 9,000 төгрөгтэй олчих юмсан. Энэ байрыг авчих юмсан эсвэл энэ газар очиж амьдрах юмсан. Карьераа ингэж өсгөх юмсан гэдэг юм байн хүсч явдаг. Гэтэ яг үндэ бидний төсөөлжсэн тэр очих цэг маань яг биднийг очиход яг тийм байдгүй гэдгийг кино бол харуулсан. Ягаад гэвэл 10 жилийн мэдээж дайныг Odysseus өөрийнхөө айрамтайгаа ол хийж гүйцэтгээд Трожан морин дотор энэ морийг имсэлээд бууж өгж байгаа гэж худлаагаасаа нөгөө Трой хүмүүс итгүүлээд тэр дотор өөртөө орж нуугдаад цайз руу ороод шүн мориноосоо сүултэнд гараад тэгээд хаалгын онголж өгөөд ерөөдөө бол Трой хотыг эзэлдэг. Гэтэ урд өмнө тийм хуурсан арга зал эзэж дайнд ашиглаж байгаагүй юм байна л та. Тэгэхээр яг Трой хотыг эзлээд Трой хотыг шатаагаад байж хата тэрээр Odysseus нэг юм ухаардаг л та. Тэрний үе гэхээр би юу ч вэ гэдэг юм ухаардаг. Кристофер Нолан найруулагчийн өмнө нь бас хийсэн Oppenheimer киног бид нар мэднэ. Oppenheimer цөмийн зэвсгийн зохион бүтээчээд ерөөдөө бол бас яг би юу ч вэ гэдэг тийм ухаарлалт бодолд ордог, гимшдэг. Ягаад гэвэл цөмийн зэвсэг бол
Яг мэдээж энэ төслийг хийх нь бол чухал байсан. Америкийн нэгдсэн улсын орчин тогтнолд. Гэхдээ үүнээс цааш цөмийн зэвсэг ямар их аюулыг авчиж болох вэ гэдэг тэрээр ухаадаг. Тэгвэл Одиссей кинон дээр Одиссеус тэр морийг ашиглаж зайл гаргаснараа дайныг өөрчлөлөө гэж өөрөө бол айдаг тийм үү. Ягаад тэгэхээр өмнө нь ингээд үнэнчээр дайтдаг байсан бол хэнийг ч хуурахгүй гэж юм заавал ингэж арга зайл ашиглахгүйгээр дайтдаг байсан бол цаашдаа бид нэр байнга арга зайл ашиглах нь дэлхийн ертөнцийг ямар дэлхий болох вэ гэдэгт тэрээр бол маш ихээр ухаардаг. Тэгэхээр ерөөсөө энэ бол түрүүний ярьсан үеийн үрийн жишээ. Түрүүний бас ярьсан. Бидний хүссэн зорилго яг очиход бол өөр байдгаа гэдэг. Тэгэхээр бидний цаашдаа өнөөдрийн нөхцөл байдалд юу хийж байгаа вэ, юу хүсэж байгаа вэ гэдэг дахин эргцүүлж бодох тэр бодлыг бас төрүүлсэн ийм жишээ юм болов уу гэж бас бодсон. За одоо хамгийн том сургамжтай жишээ нь юу вэ гэхээр миний хувьд бол Odysseus усан онгоцоор цэргүүтэйгээ явж байдаг. Тэгээд Siren гэдэг ингэж юу гэдэг нь усын дагин юм уу да. Нэг ёсоор бол тийм ээ. Нэг юм дуу дуулдаг ийм дагнууд байдаг. Тэрээр дуу дуулдаг дагнууд яадаг вэ гэхээр хүний сонсохыг хүссэн болгоныг дуулж өгдөг. Тэгэхээр тэрийг сонсох хүн тэр Siren луудаа сэлж очоод хөл рүүгээ очдөг гэсэн үг. Өгдөг. Тэр бол ерөнхийдөө бол арга зал ашиглаад тэр хүмүүсийг хөл рүү дуулж гин гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ жишээг яхасаа мэдээж тэр кинон дээр бол Odysseus өөрийгөө хүлээд цэргүүдтэй хэлдэг. Та чихэндээ бөглөөсийгээд намайг яаж ч уйлж, намайг яаж ч гуйжсэн тавьж болохгүй шүү гэж хэлдэг. Тийм үү? Үүний шалтгаан нь юу гэхээр мэдээж тэр хүн мэдж байгаа. Би бол энэ дууг сонсоод тэр хүмүүс рүү хөл рүүгээ, тэр хүмүүстэй бүх хүмүүстэй адилхан хөл рүүгээ явнаа. Тэгвэл өнөөдрийн 21-р зуунд бидний амьдарч байгаа ертөнц юу болж байна гэхээр бас адилхан бидний ингэж хүссэн болгоныг юм хэлдэг энэ орчин нөхцөл техник технологийн тусламжтайгаар бий болсон байна. Тэрний ерөөсөө сошиал медиа гэж хэлж болно. Магадгүй хиймэл оюун. Бидний өдөрдөг алгоритм, бидний юу үзхийг хүсдэг TikTok ч юм уу те. Энэ болгоныг бидний юу үзхийг хүсдэг болгоныг биднэрт өгдөг. Магадгүй өөр хиймэл төргөн хоол ч юм уу эсвэл porn ч юм уу. Биднэрт хэрэггүй муу болгон капиталист нийгэм биднийг татаж бидний анхаарлыг өөртөө татаж инфлюенсерүүд татаж агаад дараа нь биднэрт ямар нэгэн бараа зарахыг шахдаг. Харин үүнтэй тэнцхийн тулд бид нэр системийн эсрэг бие тэмцэж чадна гэж нуухархалж ботгоос илүү магадгүй ийм Odysseus шиг ийм арга зайлаас ашиглах хэрэгтэй болов. Тэгээ магадгүй бид нэр энэ апуудыг өөртөөс уснасаа устгах хэрэгтэй болов. Магадгүй үнэхээр бид нэр арх тамхины хэрэглээгээ хянждахгүй бол тэрийг хөдлөж авахгүй байх. Эсвэл тэр арх тамхийг биднэрт ямар нэгэн хүмүүстэй хамт тухтай хэрэглэдэг бол тэр хүмүүстэй уулзахгүй байх гэдэг чинь энэ аргыг бас хэрэглэх зайлшгүй шаардлагатай юм болов гэдэг ийм жишээг бол би ямар ч кино үзэж байхдаа бол бодсон. Тэгээд хамгийн сүүлд нь юу ярих гэдэг нь тэгэхээр ерөнхийдөө бол энэ кино бол ерөөсөө төсвөр төвчээрийн талаар кино. Энэ төсвөр төвчээрийн талаар түүх юм болов гэж бодсон. Ягаад тэгэхээр 10 жил дайн хийн. 10 жил дайн хийх ямар их төсвөр төвчээр шаарддаг вэ? Түүний дараа 10 жил гэртээ харих гэж энэ их бэрхшээлийг туулна гэдэг бас ямар их төсвөр төвчээр вэ? Энэ дундаа энэ их бэрхшээлийг давсны дараа хүн ямар ихээр өөрчлөгддөг вэ? Хүн ямар ихээр мэдлэгийг хөндлөлдөг вэ? Ялангуяа бол Odysseus бол Грекийн энэ түүхэнд бол ерөөсөө л арга ухаан, мэрэгэн ухаан, залиараа бол алдартай ийм дүр байгаа. Тэгэхээр тэрээр зүгээр сууж байгаад ийм их арга зальтай бас болчоогүй. Түүнийг шалгасан. Тэр шалгалтанд давахын тулд тэр өөрийгөө маш их ийм бэрхшээл аян заамд юу нь бол мордож гаргасан. Тэгэхээр бид нэр ийм мэрэгэн ухаантай болох ийм туршлагатай болохын тулд зүгээр сууж байгаад бол болох боломжгүй гэдгийг магадгүй харуулсан болов. Ингийн тулд бид нэр заавалчгүй суусан цэцнээс явсан тэнэг гэдэг шиг ямар нэгэн ажил гарах, ямар нэг юм хийж үзэх, зориг гаргах, алдаж үзэх, тэр туршлагаасаа суралцах зайлшгүй шаардлагатай юм болов гэдэг энэ мессежийг бас өгөх гээд байгаа юм болов гэж би бол маш их дотроо бодсон. Тэгээ хамгийн сүүлд нь юу вэ гэхээр бид нэр ер нь философийн гол зорилго юу юм бэ гэдэг ингээд бодоод үзье л. Философийн гол зорилго бол ерөөсөө л амьдралын утга учирыг ойлгох тийм ээ. Бид нар яах гээд энэ амьдраад байгаа, яах гээд энэ дэлхий дээр байгаад байгаа гэдгийг ойлгох. Тэгээ утга учиртайгаар амьдрах. Ингийн тулд бидэрт мэдлэг хэрэгтэй, чадвар хэрэгтэй. Гэхдээ бид нэр амьдралд маш ихээр алддаг. Ягаад тэр хүн учраас. Харин энэ
алдааг гайлуулах гарахгүй тул мэдээж маш их олон алдааг бид нэр мэдээж түрүүний ярьсан чигээр Одиссей шиг ингэж амьдралын туршлагаараа бид нар сурлах ёстой ч гэсэн зарим тохиолдолд бүх алдааг бид нараас гаргах шаардлага байхгүй. Инхийн тулд бид нэр одоо бусад хүний түүхийг уншдаг. Бусад хүний туршлагыг судалдаг. Магадгүй кино үздэг. Магадгүй хүмүүстэй ярилцдаг. Тэгээд ингэдэм байж тээ энэ алдааг давтчихлахгүй юм байна шүү. Ийм хийвэл ийм үр дагавартай байд юм байна шүү. Тийм учраас би амьдралдаа ингэж энэ аргыг хэрэгжүүлэх ёстой байна гэдгийг ойлгож авах ёстой юм шиг санагдсан. Тэгэхээр энэ киног үзнээр бас бид нар яагаад философи гэдэг юмыг амьдрал дээр ашигладیں۔ Яагаад философийн тул бид нар энэ философийн төлөө бас хүн хатыг явдیں۔ Магадгүй яагаад бид нар ном уншдیں۔ Яагаад бид нар аялалд гардгийг, яагаад бид нар одоо илүү туршлагатай, илүү мундаг хүмүүстэй ярилцдаг гэдэг энэ гаргалгаа, энэ асуултын хариулт бас гарч байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр та бүхэн ер нь киног үзээгөө бол заавал үзээрэй. Зөвхөн мэдээж энэ киноны гайхалтай одоо дүрслэл, гайхалтай зургийг бас хараад өнгөрөхөөс илүү цаашаад энэ киноны философи ард ямар мессежүүд нөгдож байна, ямар бидний амьдралдаа хэрэгжүүлэх болох арга техникүүд бас байна гэдгийг бас сайн сонирхоод бодоод үзээрэй гэж зөвлөе. Баярлалаа.